Даян дэлхий даяарчлагдж, хүүхэд залуусын тухайд дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших боломж өдөр ирэх тусмал нээлттэй болж байна. Тэгвэл Монголын залуусын хамгийн их зорих болсон боловсролын стандарт өндөртэй бүгд найрамдах Солонгос улсын ихтэй сургуулиуд ч гэсэн дараагийн эсэлтэн авахд бэлэн болсон байна. Тэгвэл хамгийн боломжийн нөхцөлтэй сургалт зурчлалын төвийг та бүхэндээ санал болгоё. Сайн байцгаана уу та бүхэнд. YouTube Western сургалт зуршлынхаа төвийг танилцуулгатай таатай байна. Манай сургалт зуршлын төв нь аль биесээр 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Манай сургалт зуршлын төв маань болохоор зэрэг хоёр офистай. Нэг офис маань болохоор зэрэг Монголд аль биесээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэг нь болохоор Солонгос улсын бусан хотод үйл ажиллагаагаа эхлүүлэн явж байна. YouTube Western сургалт зурчлалын төв нь Солонгосын элчин сайдын яамнаас идэвхжлэгдсэн шилдэг 79 сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд зарим онлайн виз олгодог сургуулиудтай ч мөн хамтран ажиллаж байна. Яг манай Монгол дахь офисын ажилтан наашаа ирэхийг хүссэн оюутнуудад болохоор бүх бичиг баримтыг бүрдүүлэхэд тусалж зөвлөж мөн бүх бичиг баримтан дээр нь орчуулгыг хийж наашаа явуулдаг. Түүний дараа бол яг баталгаатай сургуулийн урилгыг хүлээн аваад мөн визэнд ороход нь болохоор визний материал бүрдүүлэлт хэсэг дээр бас ажиллаж мөн визэнд ороход нь хамтдаа орж виз хүлээж авсны дараа наашаа явах бүх процесс дээр хамтарч ажилладаг байгаа. Үүний дараа болохоор манай Солонгос дахь офисын ажилчид болохоор бүх оюутнуудаа аль биесээр нисэх онцны буудлаас хүлээж авдаг. Харин тус компани Солонгос дахь үйлчилгээ ихтэй сургуулийн хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторантурт оюутны материалыг танилцуулах, сургуулиас баталгаат урилгыг илгээх, сургуулийн төлбөрөө төлөхөд нь баталгаат мөнгөн шилжүүлэхээр хангах, оюутан залуусыг нисэх онгоцны буудлаас тосон авах, оюутны байранд нь хүргэж өгөх, байрны барьцаа мөнгөгүй оюутны байранд байрлах боломжгүй оюутнуудад байр олоход нь туслах, эмиграшн явж оюутнуудад гадаад иргэний үнэлгээг авахт нь хамт байлцаж, орчуулга хийж өгөх, утасны дугаар, утас авахт нь туслах, элсэн орсон сургуулийн ерөнхий бүтэц зохион байгуулалттай танилцуулах, хичээлийн хоцрогдолтой оюутнуудад монгол багш солонгос хэлний давтлага өгөх, топикийн шалгалтанд бэлтгэх, цагийн ажил олж өгөх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах арга замыг заан чиглүүлэх зэрэг үйлчилгээг тус үзүүлж дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү компани нь болохоор Солонгосын Монголын эхлэмжсэн 86 сургууль руу зуршилж өгдөг. Монгол дахь Edu-Westmar дамжуулж Солонгост ирсэн сургууль зуршлын байгууллага маань миний материалыг маш нэр хүн цайтай бусааны их сургуульд зурчилж өгөөд энд бол ирэхэд бол биднэрсийг бол бүх юмэг бол бэлдсэн байсан. Ингээд ирээд энэ сар гарan болж байна. Бичиг баримтыг бол манай Edu-Westmar-хан бол бүгднийг бүрдүүлж өгсөн байгаа. Бид нар болох зүгээр өөрсдөө бичиг баримтыг л тэр хүмүүст өгөх хэрэгтэй байсан. Хурж ирж байгаа онгоцны бодлоос манай Edu-Westmar-хан тасаж аваад байранд хөргөж өгөөд тэгээд мэдээ Солонгост амьдрахад хэрэгтэй бүхэл зөвлөгөө мэдээллүүдийг өгчээсэн. Цогцоор үйлчлэл үзүүлдэг юм лээ. Би та нарт зуужсэн. Та нар өөртөө ингээд арга замаа өөртөө олоод яв гэж хайчдаггүй. Чи ирсэн оюутнуудын хувьд бол байрны мөнгө, барьцаа мөнгө гэсэн юмудаар нэг асуудалтай байдаг. Тийм барьцаагүйгээр бид нэрийг ингээд байр болж өгсөн байгаа манай Edu-Westmar-хан. Хурж ирээд ер нь бүх бололцоог л хангаж өгсөн. Барьцаа мөнгө байршуулад байранд амьдрна гэдэг бол энэ хүндрэлтэй асуудал байдаг. Манай байгууллага өөрсдийнхөө боломжийг ашиглаж өөрсдийн байрандаа оюутны дотор байрыг бэлдэж оюутнуудаас байршуулдаг байгаа. За тэгээ ямар нэг хүндрэлтэй хэцүү асуудал тулгарх юм бол яг л ах их чиг тусалж дэмжиж өгдөг. Тэгээ ингээд би ирээд нэг сар гараа болж байгаа юм Edu-Westmar-ийн ажилчтай юм баг дундаа орсон хэдийн 10 хэдэн жил найзалсан найзууд чил ингээд дундаар явж байгаа юм. Сургууль бол маш том. Сургууль дотроо эхний өдрөө төөрнө. Тэгээд нэг заримдаа манай оюутнууд жоохон хэцүү санагддаг гэж магадгүй. Тэд нар ингээд хин нэг нь хичээлээ таслах юм бол багш нь ч юм уу тэр сургуульд хариуцсан менежер над руу залгадах. Танаа тэр чинь ирээгүй байх гээд. Тэгэхээр эргээд би шууд холбогдол чи хичээлдээ явах юм хичээлдээ ирээч гээд. Энэ нь нэг ясандаа заримдаа хэцүү юм шиг санагддаг байж болно. Гэтэ энэ бол биднэрт хариуцлагатай байхын хамгийн том сануулга. Тэгээ бид нар эргээд нөгөө ээж аавтай нас гурвалсан гэрээ байгуулдаг. Хүүхдийг зуушлаад хүлээж авсан учраас бид нар ч гэсэн нэг талаас хариуцлагатай авах хэрэгтэй. Сурна гэд явсан хүүхд маань нөгөө талаас хариуцлагатай авах хэрэгтэй. Тэгээд ээж аавдаа өгсөн тэр амлалтын дагуу яг ийм процесстэй явж байна гэдэг энэ ч сурж ажиллаж байгаа тэр процессыг бол байнга мэдээлж идэг.
ажлын байраар одоо аль болохоор ханхыг зорддог. Оюутнаар ирж байгаа одоо D2 болон D4 визтэй оюутнуудад маш их боломж байдаг. Одоо тухайлбал юм бол эрүүл мэндийн даатгал гэж байна тий. Оюутан хүн бол 48500 вон төлдөг байгаа. Тэгээ тэрийг төлсөн тохиолдолд ялангуяа гэр бүлтэй оюутан тий гэр бүлээрээ сурж байгаа оюутнууд хүүхэд нь нөхөр нь одоо эхнэрнтэй бүгдөө дагаж явдаг. Тэгэхээр бүх төрлийн одоо тэр эмнэлгийн үйлчлэгийг 50-аас 70% одоо хөнгөлж авах боломжтой байдаг. Тэгээд яг ингээл оюутныхаа визээр амьдрал цаашдаа маш олон боломжууд байдаг. Тэрийг харах хэрэгтэй. Одоо байнгын визтэй болох юм уу тий нэг бол одоо бизнесийн одоо визтэй болох ч юм уу тэр үүд хаалга нээлттэй байдаг. Тэрийг одоо манай зарим оюутнууд одоо харахгүйгээр зөвхөн өнөө маргаашийнхаа одоо ажил хийх мөнгийг одоо бодож байгаад одоо за хичээлд ингэж явж ингэж зовж байхаар одоо би нэг сар ажил хийх юм бол энэс арай илүү их цалин авах юм биш тэгээд сургуулаа орхих буюу одоо харлах тохиолдол их гардаг. Тэр бол маш буруу. Эргээд бүх үүд хаалга одоо хааж байгаа гэсэн. Эргээд одоо тэр хүүхдтэй хамааралтай тий ээж аав ах дүү юм уу хин нэгэн одоо эргээд солонгос руу орж ирэхэд энэ бол одоо асуудал болж ирнэ. Оюутнууд маань энд одоо хөлөө олоод тий дальжигүүр нь ургаад явхаараа зэрэг өөрөө одоо байр саваа бэлддэг ч юм уу ажил төрлөө олоод хичээлдээ яваад нэг төхөндөл нь бид нар одоо хамт байж өгдөг. Эдийн засгийн зуршлын төвөөр дамжуулаад зуршлуулахад харамсах зүйлгүй гэдгийг би энэ дэрсэн хүний хувьд хэлье. та бүх нэгдсэндээ энэ сургууль зуршлын байгууллагыг сонгосоо гэж хүсэж байна. Эдвэстомд баярлалаа. Хэрв та бүхэн Edubistom агентлаг сургалт зуучлалын төвийг сонгон үйлчлүүлэх бол таныг зорьсон зорилгодоо амжилттай хүрэх хүртэл чинь найдвартай хөдөж байх болно. Монгол дахь хаяг Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг UHP центрийн 15 дугаар давхарт 1508 дот